Манай суваг өнөөдрөөс эхлэн чанга кино давчлалын зураг хийхээр бэлдлээ. Хамгийн ихний дугаараар 2019 онд үзэгчдийн хүртэл болсон найруулагч зохиолчоор Алдарт Ари Астер хэмээх эрхэм ажилласан А24 студийн бүтээл буюу Midsommar юм аа. Ягаад чанга кино хэмээх зуралд орсон болохыг энэхүү кино давчлалаас та бүхэн үзээд ойлгох байх. Ерөнхий утга нь хэсэг найзууд зуны баярт оролцохоор Швед рүү аялах юм. Тэд гадаах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан тосгон шиг газар очино. Тэд нутгийг итгээд гажиг зам заншилтай танилцсанаар кинонд ирэх бүх зүйл галзуу солиотой болно. Midsommar уламжлалт аимшигын киноноос тэс өөр өрнөл дарааллын дагуу хийгдсэн ба зураг авалт гайхалтай хэдий ч төдий ч нэ малиар зүйлс их гарах болно. Ер нь бүрэн дүр ойлгоё гэвэл 2 дахин үзэх хэрэгтэй. Мөн дараагийн зурлуудаар ямар чанга кино оруулахыг хүсэж байгаагаа сэтгэл хэсэгт биччихүүлдээгээрэй. Кино эхлэхэд эрт дээр үе ингэж эхэлдэг үлгэрийн сэдвт зураг гарч эхэлнэ. Мөн цас мөстэй өвлийн байгалийн гайхалтай дүрслэлээр нэг эмэгтэй дуудуулж байгаа сонсогдно. Ингээд киноны гол дүр болох Дэнни бидний өмнө гарч ирнэ. Түүний дүрд гайхалтай авиаслаг жүжигчин Флоренс Пью тоглосон. Дэнни өөрийн эцэг ихтэй утсаар холбогдохыг оролдох боловч зөвхөн дууд шууд нь л үлдээж чаддаг. Харин түүний эцгийг орон дотроо ном унтаж байгааг бид бүхэн харна. Дэнни хичээлсээ ирсэн имэйлийг унших ба түүнд "Ирхэм Дэнни минь, би дахин тэсэхгүй нь бүх зүйл харанхуйлж аав ээч ч бас очиж явна. Баяртай" гэсэн байв. Дэнни найз залуу Кристен руугаа тайвширахын тулд залгах ба Кристен тайвшруулмаараа идэнэ. Энэ үед Кристен найзууд болох Жош, Марк, Пелли нартай ресторанд уулзж байх болно. Марк Кристеныг найз охиноос нь салгахаар ятгах ба Дэннийг хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй гэдэг. Кристен Дэннигээс дахин нэг дуудлага хүлээн авах ба энэ удаа зөвхөн түүний уй гашуутаагаар уйлахыг сонсно. Эмгэнэлт хэрэг болсон сценыг харуулах ба Дэннигийн эгч Терри болон түүний эцэг их машины угаарын хийнд хордож амиа хорлсон байх болно. Дээрий машины яндангаас холбоотой хоолойг ам руугаа шууд холбочихсон байдаг. Энэ аимшигтай хэрэг Дэннийг уй гашууд автуулж хажууд нь Кристен хамгийн их хэрэг болно. Хэсэг хугацааны дараа Дэнни Кристеныг түүнд хилдгүүгээр найзуудтайгаа цуг Швед рүү аялах гэж байгааг олж мэднэ. Кристиан тийм ч найдвартай этгээд биш гэдг нь энэ зүйлсээс харагдаж эхэлдэг л дээ. Дэннитэй үерхэж байгаагаа юм жинэ бодохгүйгээр яг хэрэгтэй үед нь юу ч болоогүй юм шиг орхиж явах гээд байна л та. Дараа нь Маркийн дургүйслийг тоолгүйгээр Дэннийг цуг авч явахаар урьж орхино. Кристиан Швед найз Пеле тэднийг энэ аялалд урьсан ба түүнтэй Дэнни хэсэг ярилцсан. Тэд Пелегийн гэр болох Хаусинг Ланд гэх газар ирж Пелегийн ах Ингмар болон түүний найзууд болох Лондонгоос ирсэн Саймон ба Кеннитэй танилцсан. Энэ танилцуулгын дараа Ингмар зүнхнээс уут дүүрэн мансууруулах хөвс гаргаж ирэн тэднийг дайлна. Дэнни ихэндээ татгалзахч эцэст нь зөвшөөрч найзууд зүгтаа нэлээд мансуурч Марк тэнгэрийг ямар цэнхэр юм бэ гэд л өглөөд байхын тэр. Дэнни болохоор гарыг нь нэвтлээд өв сургаж байгааг харах үед Пеле байгальд ямар их хайртайгаа ярьсан нь хиппич шүү шиг л сонсогдно. Дэнни гинтхэн босоод хол алхаж эхэлнэ. Нэг жижиг байшин руу орсон чинь тойлонд үгсэн их чихээ дүрийг хальт харна. Дэнни хэдэн цагийн дараас ирж аялагчдын бүлэг цааш Пелегийн төрлөг тосгон руу хурд явган алхалт хийж очино. Тосгон амар тайван гайхалтай харагдан оршин суугчд нь аз жаргалтай найрсаг байх болно. Дэннид энэ бүхэн их таалагдана. Пеле найзуудтайгаа сүмийн хамба тосгоны настан оодтой танилцуулна. Тосгоны төвд оршин суугчид цуглаж тосгоны тэргүүн Сивийн үг хэлхийг сонсно. Эмэгтэй ярианаас баяр 90 жил тутам энэ газарт зохиогдохыг олж мэднэ. Бас нэг ирэмдэг царайтай хүүг хуруугаараа зураг зурж байхыг харна. Тосгоныхан гар гараасаа барилдсан үргэлжилсэн урт цуваа болж бүжиглэнэ. Энэ үеэр Мая гэх охин анхаарлыг нь татахын тулд Кристианы нуруу руу өшөлчгөөд яваад өгнө. Үүний дараа Кристен Жош хоёр бүжгийн цуваанд нэгдэж Пеле Дэннид түүнийг зурсан зураг өгч төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Дэнни бэлгэнд баярлаж Кристен түүний төрсөн өдрийг мартсан тухай ярина. Хөлтөө төмс байгаа юм шүү. Оройн хэсэг найзууд тосгоны ойр орчмоор явж Жош Пелегээс ёс заншлын талаар ярилцлага авна. Тэрээр зуны баярын тухай тэмдэглэл хөтлөх коллежийн даалгавраа хийж байв. Аялагчид орондоо орохоор явж байхдаа Кони Саймон хоёр торон дотор тайван сууж буй баавган хажуугаар явна. Кони Пелегээс даун дээр зурсан хайрын түүхийн талаар асууна. Зурагт нэг эрэгтэй дурлсан бүсгүй гарах ба
түүний тухай зүүдэлж, нууц жортой хайрын бэлтгэл хийж түүндээ умдагны үс болон шээсээ хийн эр хүндээ өгөхөд залуу эр дурлал товсдуулж гэрлэн үр хүүхэдтэй болж байгаа юм. Эвгүй үйл явдлыг зорсон байгаа юм шүү. Пиле Америк найзуудаа дагуулan унтах газарт нь оруулах ба тосгоны бүх залуу хүмүүс нэг дээвэр доор том танхимд нээлттэй орнууд дээр унтах юм. Тэдэн дундаа нэг бүсгүй бяцхан хүүхэдтэй байх ба тэр нь хэдэн шөнийн турш тасралтгүй ойлгохын төвөгтэй. Кристиан Дэнийг тусад нь дуудаж уулзсан төрсөн өдрийн мэд хүргэж бялууны хэрчмээр лаас ахыг оролдоно. Гэвч лаан бас асч өгөхгүй. Бүтлэн бөксөөр эргэсэн гэдэг шиг. Пеле төрсөн өдрийн тухай түүнд өглөөхөн хэлсэн юм байна лээ л дээ. Дараагийн өдөр нь бид бүхэн киноны хамгийн аимшигтай хэсгийг харах болно. Тосгоны хамгийн настай хоёр хүн өдрийн зоогийн хүндэт цочд байх болно. Өдрийн зоогийн дараа хоёр настан өндөргөгчийн хад руу аваачин орой дээр нь гаргана. Бухны чулуун дээр тэд цустай гарныхаа хэвийг дарж үлдээгээд хадан дээрээс үсэрч бүх хүмүүсийн өмнө амиа хоролцгооно. Настай эрэхтэй харин унсныхаа дараа амьд үлдэж хөлөө хугалсан нь амар харагдаж байна лээ. Энэ үед тосгоны 3 хүн өвгөн дээр очисноо асар том лантуугаар тархийг нь бяц цохиж хөөрхийн настанг зовлонгоос нь салгаж өгнө. Аялагчид саяхан харсан зүйлдээ бүгд цочролд автгуулна. Ялангуяа Саймон Кони хоёр тайвширч өгөхгүй байсан тул Сив тэдэнд настнууд аз жаргалтайгаар амиа эгүүтгэн шинэ амьдралаар дахин төрөх тухай тайлбарлана. Дэний харсан зүйлдээ ихэд сэтгэлээр унах ба саяхан гэр бүлийнх нь амиа хорлож сэтгэлийн зовлонд унагсан нь ч нөлөөлсөн бололтой. Пиле Дэнийг тайвшруулж саяхан харуулсан зүйлийн өмнөөс уучлалтгүй байна. Пиле өөрөө ч бас залуудаа эцэг эхээ алдсан тул түүнийг маш их ойлгож байгаа талаараа хэлнэ. Тосгоныгдхан түүнийг татаж аван өөрсдийнхөө нэг гишүүн болгосон гин. Мөн Дэнийг гэр бүлтэй олж тэднэрээ хайрлуулах ёстой гэж хэлнэ. Харин Кристиан бол гэр бүлд нь байж чадахгүй болж таарад байгаа юм уу да. Кристиан Жош тосгоны талаар магистрийн ажлаа бичих гэж байгаагаа хэлнэ. Уг нь Жош яг энэ сэдвээр бичээд байгаа шүү дээ. Энүүгээр Кристиан хөгийн амтан гэдгийг хитгэж харуулж байгаа юм бөө мэдээ. Шүн дундын үед Мая Кристианы орны доор үл мэдэгдэх дүрс байрлуулж байгаа юм. Жош энэ үед унтаагүй байсан тул энийг нь авч өглөө нь Пилед үзүүлнэ. Тэр тайлбарлахдаа хайрын шившлэг бүхий эртний бичээс байгааг хэлдэг. Тэдний яриаг Марк руу орилох тосгоны эрэхтэй таслана. Марк тосгоны өвөг дээдсийн сүнс холбогдсон дахигдсан мод руу шээсэн болж таардаг. Марк модыг онцгой гэж мэдээгүй тул нэг их гэмссэн байдал харуулдаггүй тосгоны хүмүүсийг маш их уурлуулна. Сүмийн хамплам Саймоныг хамгийн ойр байрлах гал тэрэгний вокзал руу хүрэхээр авч явсан гэж Конид хэлнэ. Мөн түүнд энэ талаар хэлэх цаг байсангүй. Тэгээд ч машинд нь 3 хүн багтахгүй гэсэн хачийн мод санаа артан өргөжлүүлэн ярина. Гэсэн ч Саймоныг өөрийг нь орхиж явахгүй гэж Кони огтхон ч итгэсэнгүй. Дэнийг тосгоны эмэгтэй галтогоонд урж өдрийн хоолнд махта бялуу хийлгэхээр болно. Энэ үед Мая тусгайлан махта бялуу хийж байгааг бид бүхэн харна. Дараа нэгэн настан Жош тосгоны ариун судрыг харуулж байх болно. Рубины хог гэх энэхүү юмыг өмнө гарч байсан Рубин гэх ирэмдэг хүү бичсэн гин. Рубин бол тосгоныхны дундах цус ойртол тоосолж мэндэлсэн хүү бөгөөд түүний ийм байдалтай болсон нь зүнч болохоор сонгогдсон нэгэн гэж итгэдэг. Дараа нь зайдуу газар нэг эмэгтэй хаширч байгааг Дэни, Жош, Марк нар сонсцохоо боловч тосгоных нь тоож байгаа ч юм алга. Өдийн хоолны үеэр махта бялууга эцэцгээж байтал Кристиан өөрийн бялуун дундаас умдагны ус олж амнаасаа гаргаж хардаг юм да. Бүр түүний ундаа нь хүртэл бусдынхоос өөр илүү баруун өнгөтэй байхыг Кристиан анзаарахгүй л байв. Тосгоны хэн нэгэн Конийг гал тэрнэрний буудлын руу явж Саймонтой нэгдсэн гэж хэлдэг. Маркийг шүтээ мод руу шээж байхыг барьсан эрэхтэй цаг үргэлж Марк руу уртагаар ширтэж байх болно. Маркийг тосгоны нэг бүсгүй дагуулan гоё юм харуулъя гэд аваад явчихдаг юм. Марк ч балдарсан л та. Бүсгүй хандарч байна л гэж бодсон юм шиг байгаа зайлвал. Шүн дунд үед Жош орноосоо босож ариун судрыг хадгалж байгаа өрөөнд нууцаар нэвтэрч Ахмад насны хоригдж байсныг үл тоон судрын зургуудыг гар утсаараа авч эхэлнэ. Шилний тусгалд араас нь Марк ирж байна гэж Жош бодтол нөгөөх нь толгоор нь лантуугаар гинт цохиж ухаан алтуулахад үл танихгүй нүүрэндээ Маркийн өвдсөн нүүрний арсыг өмсчихсэн явж байдаг. Дараагийн өдөр Дэни, Жош болон Маркийн алга болсон талаар асуух ба Кристиан нэг их санаа зовсон харагддаггүй. Өглөөний цайны үеэр тосгоны настан босож ариун судар буюу Рубигийн хог алга болсон талаар зарлаж авсан хүн нь буцааж өгөхийг сануулна.
Дани Кристин хоёрт ариун судар алга болсон өдөр Жош Марк хоёр алга болсонтой давхцаж байгаа нь нэг л сонирн байгаа талаар хэлнэ. Энэ байдлаас харахад Жош болон Марк хоёр аль хэдийн умаахан болчихсон юм шиг санагдаж эхэлнэ. Кристин Жош руу бүх бурууг чихээд өөрөө цэвэрхэн болтрох санаатай юм хэлнэ. Одооноос үжигчж ямар навшаа үзээд байна гэж хэн хөнгөө бодох хэсэг рүү төгсөөр л байна. Настан Кристин хандаж Сив өөрийн байшин дуулах саналтай байгааг хэлнэ. Харин Дэни ямар нэгэн эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд нэгтгэхэр болно. Сивтэй уулзч байх үеэр Кристинаас Маягийн талаар асууж, охин түүнд дурлцсан талаар дуулгана. Дэни бүсгүүчүүдийн дундах бүжгийн тэмцээнд орохоор болдог ба босоогоороо үлдсэн сүүлчийн хүн тэмцээнд ялж хаврын хатан хаанаар өргөмжлөгдөх юм. Бусад бүх эмэгтэйчүүд хасагдсаар Дэни ганцаараа үлдэж хаврын хатан хаанаар шалгарна. Тосгоных нь түүн рүү бүчин ирж цэцгийн баглаагаар хийсэн том тэтэм зүүж өгнө. Бүх хүмүүс сэтгэл нь хөдөлж түүнд баяр хүргэж байх цуур Дэни цугласан олны дунд ээж нь явж байхыг харна. Пиле хаврын хатан хаан болсон Дэнид баяр хүргэж уруул дээр нь үсээд авна. Тосгоных нь Дэнийг тавцан дээр гаргаж өндөр дөргсөөр зоогийн ширээ рүү аваачна. Зоогийн өмнө бүх хүмүүс Дэнийг төрүүлж хоолнд гар хүрхийг хүлээж буйн мэдгдсэн тул Дэнийг хоолнд хүрж өдийн зоог эхэлнэ. Дэнигийн тэтэм дунд баруун нүдний чанх дээр содон ягаан цэцэг амьсгалч мөө мэд нээгдэж хаагдж байсан нь их сонирн байлаа. Тосгоныхын бүгд л Дэнийг хүлээн зөвшөөрч өөрсдийн гэр бүлийн нэг хэсэг гэж үзэж буй бололтой. Кристин дөрөвхөн тосгоны хүнээс авч уусан ундаанаас болсон нь нэг л тавгүй байгаа бололтой. Зоогийн дараа Дэнийг сүүх тэрэгэн цуулган авч явах үед Кристиныг авч явах болов уу гэхэд болохгүй талаар түнд хэлнэ. Кристиныг өөр тийш авч явах үед Крист киноны хамгийн жигшмээр хэсгийг үзэгчд харах болно. Байшин руу орох үед Мая ямар ч хувцсгүй нүгцгэн тосгоны бусад шалдан эмэгтэйчүүдийн хүрээлт донд шалан дээр хөвтөж байх болно. Тэр Маятай секс хийж байх үеэр бусад эмэгтэйчүүд нэгэн зэрэг орд дуу тавин аялгуулж тэр хоёрт дэмжлэг болно. Рубин харин өрөөний болонд хөвтчихсэн энэ бүхнийг харж өвтнэ. Насан туршийн траума авсан бахөө тэрхүү. Эмэгтэйчүүдийн чанга орлох чимээ Дэнигийн анхаарлыг татах үед өөр нэг бүсгүй тийшээ явж болохгүй гэж хэлнэ. Тэгсэн ч Дэни байшин руу очихдоо Кристиныг Маятай секс хийж байгааг харах болно. Дэни тэр дороо уйлж барихрах үед найзууд нь тэр дороо ирж унтлагын байшинд аваачин Дэнитэй цуг уйлж уй гашууг нь хуваалцсан. Дэнигийн хувьд Кристин амьдралд нь үлдсэн сүүлчийн хайртай хүн хэдий ч түүнээс орсон тул ингэж гашуудах нь аргагүй л дээ. Кристин юу хийснээ гинэт ойлгон чармаа нүцгэн байшингаас гараад хол гэгчин зогтон одно. Мая бусадтай хандан хэвлээ дотор нь хүүхэд бүрлдсэнийг мэдэрч байгаа хэлж Кристинийг зөвхөн жирэмсэн болох гэж ашигласан одоо гарцаагүй хүүхдийн тэтгэмж авах болно гэж хэлдэг. Кристин дахианы байшинд ногдох үед Саймоны алуулсан цогцсыг таазнаас өлгсөн байхыг олж харах болно. Эртний цаазаар авах аимшигтай арга болох цуст бүргэд маягаар түүнийг янзалж нурууг нэлэнхүүд нь нээж уушгийг гаргасан байх болно. Эхэндээ Саймоныг өгсөн гэж бодох хэдий ч уушг нь одоо хүртэл амьсгалсаар байгаа нь тэр одоо хүртэл амьд байгааг илэрхийлнэ. Гэнэт Кристиний өмнө настан гарч ирснэ ямар нэгэн нунтаг бодис нүүрлүү нүлээж ухаан алдуулна. Тосгоных нь төв талбайдаа цуглаж Сив болон настнуудын үгийг сонсно. Тахилын өдөр ирж 9 амийг золионд гаргах болсныг бид бүгд мэдэж авах ба хадан дээрээс үсэрсэн 2 настан аль хэдийн амиа өгсөн. Тосгоны Ингмар болон Өлф гэж 2 сайн дураар амиа өгөхөр болсон. 4 гадныхан буюу Жош, Марк, Саймон, Кони нар аль хэдийн золигт гарчихсан. Сүүлийн тахилын хүнийг хаврын хатан хаан Дэнийг сонгох ёс заншилтай байв. Дэни өөрт нь анхаарал халамж тавьдаггүй араар нь тавьсан найз залуу болох Кристин болон суглаагаар тосгоныхны дундаас гарах хүний аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Хэнийг сонгох бол? Дараа нь Жош, Марк, Саймон, Кони настнуудын өгсөн биесийг Шаронгийн гурвалжин сөөмд байрлуулсан байх ба харин хөдөлж чадахгүй болсон Кристианыг тэдний дунд баавган арьсан дунд хийсэн байх болно. Ингмар Өлф хоёрт өвчин мэдрүүлэхгүй гэж аманд нь ямар нэг шингэн өгнө. Сүмд гал тавьснаар бүх зүйл шатаж Кристин ч бас баавган өвдсөн арьсан дотроо амьдараа шатаж байхад Ингмар Өлф хоёр бие биерүүгээ тайван харцгаахч гинтхэн өвдсөндөө аимшигтай ашгарцгааж эхэлнэ. Нөгөө өвчин мэдрүүлэхгүй шингэнэ эртгэн л хэрэглэх байжтэй. Сүм Дэни болон тосгоныхны өмнө нэлэнхүүдээ шатах үед тосгоныхон уй гашуутаагаар бүгд эмгэнэн уйлж орилох болно. Дэни ихэндээ сэтгэл санаа тогтворгүй энэ бүхнийг харж байхч кино дуусах эцсийн мөчөд Дэни аз жаргалтайгаар инээж эхэлнэ. Энэ кино бол
Midsommar байлаа. Энэ кино учиргүй айлгаж цочоох хэсэг байхгүй ч үйл явдлууд нь дотор ард зайлгамаар сэтгэл зүйн аимшигын кино байлаа.